Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр далд эргэлдэж байсан 4 гаруй их найт төгрөгийн хөрөнгө ил болж эдийн засагт эерэг байдал авчирна гэж тооцоолж байгаамаа. Гэхдээ энэ хуулийн төслөөр дамжуулаад төрийн түвшээд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичиж байгаагүй хууль бус хөрөнгөө баталгаажуулаад авчих хуудуутай заалт байсныг хуулийн төслөөс хаслаа. Ингэснээр хууль бус орлогоо хууль ёсны орлого болох гэж байсан авилгачдын бодол талаар боллоо. Одоо татврын өршөөлийн хууль гэж байдаг болохоос авилгалаар авсан тийм хөрөнгийг бол одоо тийм хэргийг хязээч одоо ямар ч улс орон одоо хаацалдаг юм аа. Сая бол бас нээлж тусч болгоны үеэр энэ асуудалд орж ирлээ. Энийг бол би даагчдын зөвлөл бид бол эсэргүүцэж улмаар зарчмын дэвтэр санд гаргаж одоо тасан цогцолоо гэж хэлэх байна. Бодлоос манай даваасар гүшээс авсан улсуудыг одоо цайруулах байсан заалтыг аваа хийх гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ил тод байдлын хуулиар одоо юу гэдгийг авилгал авчаад тэрийг хууль бус орлогоо албан ёсны болгох гэжсэн тэр боломжийг хаасан баг. Тэгэхээр авилгалын одоо байдлаар орлого олсон бол тэрийг хаацал гаргахгүй болсон. Нүүн дарагдуулсан хөрөнгөө ил болгох сонирхолтой аж ахуй нэгжүүдийн тухайд сайн дурын үндсэн дээр өөрсдөө хөрөнгөө мэдүүлэх юм байгаамаа. Гэхдээ нийгмийн даатгал төлөгч байгууллагуудын тухайд даатгалд төлөх ёстой үр төлбөрөө төлж барагдуулах үүрэг хүлээж байна. Энэ бүхний дараа татврын ерөнхий хууль болоод нэгтлэн бод бүртгэлийн тухай хууль, нийгмийн даатгалын тухай хууль гээд нийтдээ 8 төрлийн хуулийн хөнгөлтийг шууд эдлэх боломжтой юм а. Энэ хуулийн гол ашиг нь бол маш олон жижиг дунд үйлдвэрлэгчид бизнес хийх гээл мэрийгээл эдэг энэ бизнесийн орчин, хууль эрхцэн орчин ийм буруу байгаа учраас тэдний бизнес амжилтгүй болсон. Тэгээд тэд татврын өрөнд орсон. Энэ асуудлыг бол төрийн буруутай үйл ажиллагаанаас болж одоо хүн хохирох юм бол төр хариуцна гэдгээрээ энэ бол ил тод байдлаар өршөөгдөж байгаа. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсан өдрөөс эхлээд хэрэгжиж эхэлнэ. Батцэг Амарсанаа нар мэдээллээ.